Сайн байцгаана уу? Шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар бас нэгэн харамсалтай хэргийн талаар ярьж хөр бэлтгэсэн байна. За ингээд бүгдээрээ гол хэрэг рүүгээ орцгоё. Шао Тон 1994 онд Хятадын далайн эргийн Далян хотод жирийн л нэг дундаж давхаргын айлын ганц охин болон мэндэлсэн. Түүний аав нь хүнсний аюулгүй байдлын хяналтад ажилладаг төрийн алба хаагч байсан. Харин ээж нь гэрийнхээ арын албыг маш сайн хариуцдаг гэрийн эцэгтэй байлаа. Шао Тон Даадиан хотын Юмын ахлах сургуульд суралцсан ирээдүйд сайн биологч болохын тулд маш их хичээдэг, хичээл зүтгэлтэй сурагч байлаа. Энэ Юмын гэдэг сургууль нь нэг талаараа Хятад улсын бусад сургуулиудаас онцлогтой байд юм байна. Тэр нь юу вэ гэхээр Юмын сургууль нь сурагчид дундаа бага олимп зохиож тэндээ ялсан сурагчдыг Хятадын үндэсний дээд боловсролын эзэлтийн шалгалт буюу Гавкао өглгүүгээр коллежид дэлсэх боломжоор шагнадаг юм байна. Шао Тонгийн хувьд ч жил болгон энэ олимпийн тэмцээнд тогтмол сайн оролцдог, итвэх санаачлах сайтай сурагч байсан. Олон жил энэ тэмцээнд орсны эцэст 2000-ад оны сүүлээр Шао энэ тэмцээнд оролцсон төрүүлж өмнөд Хятадд орших нэгэн томоохон их сургуульд суралцах эрхээр шагнагдсан ч тухайн үе Шао Америкт сурахыг хүсэж байсан. Яг энэ Шао урилга авахтай зэрэгцээд түүний эцэг эх нь Шаогийн боловсрол зориулаад хадгалсан байсан 100 мянган $10 гаргаж ирээ охиндоо өгөхөд Шао эргэлзэх зүйлгүйгээр Америкийн нэгдсэн улс руу суралцахаар явахаар шийдсэн байна. Гэхдээ Шаод нэг асуудал байсан. Шао англи хэлэндээ тийм ч сайн байгаагүй учраас Америк явахаас өмнө англи хэлээ сайжруулах зорилгоор 2011 онд Бээжин рүү англи хэл сурахаар явдаг. Бээжинд байхдаа Шао өөрөөсөө 3 насаар ах Ли Сянантай танилцсан, дотносож улмаар үерхэх болжээ. Бээжинд байхдаа жил гаруй хугацаанд IELTS шалгалтад бэлдсэний эцэст 2012 онд Шао хүссэн оноогоо авснаар Айова мужийн их сургуулийн химийн инженерийн ангид суралцахаар болдог. Охиныг явахад Ли ч бас Шаотай адил сургууль сонгосноор хамтдаа Айова муж руу явцгаасан байна. Америкт очисон даруйда Ли Шао нар өөрсдийн харилцаагаа үргэлжлүүлсээр л байсан. Америкт очиод жил гаруй болсныхаа дараа нөгөө Ли чинь бүр Шао охиноо салхаа байж бүр сүүлдээ Шаогийн дотор байранд нь хамт амьдрахаар хамаг хувцснууд аваад хүрээд ирдэг. Үүнээс хойш Шаогийн амьдрал оронгороо эргэсэн гэж хэлж болно. Өнөөх Лид нь өрөөнийх нь дургу, Ли ерөөсөө цэвэрлэгээ хийдэггүй гэж байнга чихнээс нь хонх уяастай. Бүр сүүлдээ нөгөөх нь машин жолоодож яваад дүрм зөрчиж цагдаад баригчхаад Шаогийн гэрээ хаягийг өгчихсөн байгаа юм. Тэрнээс нь болоод охин хэд хоног цагдаагаас салаагүй, дээрэс нь маш их мөнгөний торгуул төлсөн. Энэ үйлдэлүүдээс нь болоод Шаоч сүүл рүүгээ Лигээс залхаад тэр хоёрын дунд хэрүүл урал ерөөсөө салхаа байсан. Түүний өрөөний найзууд нь ч Лиг гэрээсээ хид удаа хөөх гэж оролцсон ч Ли бол гүрийгээд л ерөөсөө явахгүй байгаад байдаг байсан. Ингэж явсаар 2014 оны 9-р сарын 3-нд Шао өөрийн найз залуу Литэйгээ урдын л нэг адил муудалцсан. Ли Шаогийн оюутны байрнаас маш их ууртайгаар гарч явснаар үйл явдал эхэлнэ. Энэ хэрүүлийн үеэр Ли Шаог 2-3 удаа алгацсан. Иннээс нь болоод Шаогийн хувьд бол энэ Лиг их нөхрөөс салахаар сэтгэл шулуутсан байсан гэж хэлж болно. Үүнээс нь хэд хоногийн дараа Ли Шаогийн оюутны байранд нь хурж ирээд Шаогоос гуйж хувьсаар байгаад амралтын өдрүүдээр хамтаа цагийг өнгөрөөхөөр болцгоосон. Шаогийн өрөөнийх нь Лиг гэртээ байлгахыг хүсээгүй болохоор тэд өөрсдийн шаргал Toyota Camry маркийн машина унан Айова мужийн 30 дугаар замын хажууд байрлах Баажитин рүү зүгэлцгээжээ. Тэндээ хэсэг ярилцаж байгаа залуус Амес хотын зүүн талд байрлах нэгэн зочид буудалд орцгоодог. Үүнээс хойш охиныг ахин хинч олж хараагүй. Энэ үйл явдал болоход Шао дөнгөж 24 настай байлаа. Энэ өдрийн маргааш нь өрөөнийх нь найзад Шаогийн утаснаас нэгэн мессеж ирдэг. Энэ мессежид Миннесотад байдаг манай найзууд намайг дуудаад байна. Би автобусаар тэнд очиод 7 хонцоход эргээд ирнэ гэсэн байлаа. Тухайн үед бол өрөөнийх нь найзууд нь аан л хэд өнгөрсөн. 7 хоногийн дараа Шаогийн төрсөн өдөр тохиож байсан учраас түүний өрөөний найз Ян охинд мэд хүрэхээр мессеж өчгөд Шао ямар ч хариу өгөөгүй. Шаогийн хувьд өөрт нь ирсэн ямар ч мессежид тэр дор нь хариу өгдөг байсанд Янд нэг зүйл буруу байгаад байгаа юм шиг санагдан цагдаад мэдгдсэн. Энэ дуудлагыг авсан цагдаа нар тэр даруй ажилдаа орж эхний ээлжинд автобус бааз дээр очин Шаог Миннесота орох автобусанд үнэхээр суусан эсхийг нь шалгасан ч охиныг автобусанд суусан гих ямар ч нотлохоо тэндээс олж чадаагүй. Үүний дараа цагдаа нар Шаогийн гэрт очин найзуудаас нь мэдүүлэг авахад Шаог өөрийнхөө сүүлд худалдаж авсан Toyota маркийн машинтайгаа найз залуутайгаа хамт явсан. Тэгээд чимээгүй байж байгаад маргааш нь Миннесота явлаа гэсэн ингээд мессеж ирэхээр нь бид нар ч нөх юм бодоогүй аан л хэд өнгөрсөн. Гэхдээ 7 хоногийн дараа түнлүү ингээд мессеж бичихэд Шаогийн зүгээс бол ямар ч хариу өгөөгүй. Энэ нь биднэрт с ิจ гтэй санагдаад байсан болохоор бид нэр дундаасаа ярилцж хагаад цагдаад мэдгдсэн зүйтэй юм байна гэж үзээд та хэдэд мэдгдсэн юм а гэсэн мэдүүлэг өгсөн.
Ингээд цагдаа нар Шавуугийн тухайн үед амьдарч исэн гэрт нь нэгжлэхийн охиныхоос улсынхан дугаар нь дээр нь бичээстэй Шавуугийн Toyota Camry маркийн автомашины төлбөрийн баримтыг олсон. За ингээд машины мэдээллийг олж авсан цагдаа нар энэ машины талаар ойролцоох бүх хилцүүдэд мэдэгдэн машиныг олохоор яарвчлах нь бол тодорхой. Гэвч машиныг хичнээн хайсан ч юусоо олж чадаагүй. Яг энэ мөрдлөг мухарж явах үед нь нэгэн үл таних хүнээс цагдаагийн байгууллагад манай гэрийн доор нэг машин олоо хонлоо дөхөөд очихоор нээх муухай өмхийн үнэр үнэртэйд байна гэсэн мэдээлэл ирдэг. Энэ дуудлагыг авсныхаа оройн цагдаа нар тухайн үл таних хүний зааж өгсөн газар нь очиход Шавуугийн амьдардаг апартментийнх нь ойролцоо нэгэн модон дунд байх зогсоолд Шавуугийн машин байхыг нь олж харсан. Цагдаа нар Toyota Camry машинд нь ойрдох төдийд л маш муухай хурц эвгүй үнэр үнэртэж байсан учраас нин даруй машинд нэгжлэхийн Camry-гийн багаачнаас хар өнгийн чемоданд хийсэн зуны халуунд маш ихээр ялцарч муудсан үл таних хүний цогцыг олсон байна. Цогцос маш их ялцарснаас болж хэн болохыг нь шууд танихад хэцүү байсан. Цогцсны толгойг Ли Шавуу хоёрыг буусан буудлын альчуураар боосон байсан ба цогцсны хажууд 15.8 кг жим бүхий штанг байсан. Үл таних цогцыг задлан шинжилгээнд явуулахад уг шинжилгээгээр үхлийн шалтгааныг нь мохоо зүйлээр зохиулсны улмаас нас барсан мөн энэ цогцыг Шавуу болохыг нь тогтоосон. Мөн машины урдлынхын суудалд Лигийн 9-р сарын 6-нд зүүн Айва нисэх онгоцны буудлаас Чикагоос Бээжин рүү нисэх онгоц захиалсан тухай аяллаа бичиг баримтууд байсан. Ингээд эцэст нь цагдаа нар Лиг Шавуугийн үхэлд сэжиглэж эхлэн түүнийг эрен хайх ажилдаа яарвчлан орлоо. Цагдаа нар цогц олдсноос хойш 3 хоногийн дараа Ли Шавуу хоёрын буусан зочид бодлын өрөөнд нэгжлэхийн тэндээс ийш тийш цацарсан байдалтай хатсан хүний цус олдог. Энэ цусны дээжийг шинжилгээнд явуулан Шавуугийнх болохыг нь олж тогтоосноор олон нийтэд Лигийн зургийг дэлгэн түүнийг албан ёсоор хэрэгтэн гэж зарлаж эрен сурвалжилж эхлэв. Энэ үед нь Лигийн хувьд Америкийн хилээс аль дээр гараад явцсан өөрийн төрөлх нутаг Хятад руугаа буцчихсан байсан учраас Америкийн нэгдсэн улсын цагдаа нар Лиг шууд мөрдөж түүнийг очоод бариад авчихж чадахгүй байсан. Мөрдөгчид Лигийн төрсөн нутаг Вэнжоу хотын цагдаа нарт хэргийн мэдээллүүдийг өгөн хамтарч ажиллах хүсэл тавьснаар Лигийн мөрдлөг бүр хоёр улсыг хамарсан мөрдлөг болон хүрээгээд илжээ. Энэ хооронд Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Лигийн зураг Find Lee хаштагтайгаар дүүрэн нийтлэгдэж эхэлсэн байна. 2 өдрийн хугацаанд зөвхөн Лигийн талаар 150 мянган пост нийтлэгдэж энэ нийтлэлийг 2.2 сая хүн үзсэн байдаг. Ингэж явсаар байгаад 2015 оны 4-р сард Хятад Америкийн цагдаа нарын хамтын ажиллагаа улам бүр ирчээ авч эхэлдэг. Яг тэр үеэс л эхлэн Вэнжоугийн цагдаа нар Лиг бүрэн хянаж эхэлсэн. Вэнжоу хотын цагдаа нар Лиг яг хаана явж байгааг нь олж мэдэж чадаж байсан ч тэр мэдээллийнхээ дагуу түүний байгаа газар нь цагдаа нарын ирэх үед нь Ли аль хэдийн явчихсан байдаг байсан. Цагдаа нарт Лиг охины үхэлд буруутгах нотлох баримтууд асар дутмаг байсан учраас 4-р сарын сүүлээр Хятадаас мөрдөн байцаагчид Айва руу нисч Америкийн мэрэгжил нэгтнүүдийнхээ хамт гэрчүүдээс ярилцлага аван хэргийн газрыг судалж хид хідэн нотлох баримт шинээр бүрдүүлж чадсан. Тэд энэ нотлох баримтуудаа аван Хятад руугаа буцаж Хятадд буусан даруйдаа шууд Лигийн аав ээжийнх нь гэрлүү яван тэндээс Лиг баривчилжээ. Ингээд Шавуу охиныг алдагдсанаас хойш 9 сарын дараа эцэст нь нийгэм Хятадын Вэнжоу хотоос Лиг баривчилж чадсан. Цагдаа нар Лигээс охиныг яагаад алсан талаар асуухад тэр ихэндээ би түүнийг хөнөөгөөгүй гэж байсан ч олон цагийн хүнд хүчээр байцаалтын дараа Шавуу надаас сална гэд байсан. Дээрээс нь тэр надаас гадна өөр эртээ явалтаад байсан учраас маш их ууралсан. Би түүнийг надаас битгий салаач би илүү сайн байж чадна гэж түүнээс маш олоодоо гуйсан ч тэр намайг орхиод явах гээд байхаар нь уурандаа толгоор нь гантилаар цохиод унахчихсан. Шавуу толгойдоо зөвхүүлснээсээ болоод маш их цус алдаж байсан болохоор тэр даруй би түүнийг үхсэн байна гэдгийг нь шууд мэдсэн. Ингээд би маш их айсан учраас түүний зогцыг чемоданд хийгээд дан дотор нь Шавууг зогсон гантила хийн зогцыг нь нуур руу шидэх гэж оролдсон ч нуур хит гүйхэн байсан болохоор чадаагүй. Тэгээд Шавууг машиных нь багажинд хийж авч яваад байрных нь ойролцоох нэгэн зогсоол орхио зүгтчихсэн гэж хэрэгээ ерөнхийдөө хүлээсэн. Түүний Хятадын нутаг дэвсгэрт баривчлагдсан гэдгийг сонсоод Америкийн нэгдсэн улсын талаас Лиг хэрэгтэн шилжүүлэх журмаар өөр дээрээ аван түүний шүүх хурлыг Америкийн Айва хотод хийхийг хүссэн ч нэгдүгээрт Ли Хятадын иргэн, хоёрдугаарт түүнийг Хятадын газар нутгаас баривчилсан болохоор Хятадын талаас энэ хүслийг нь зөвшөөрөөгүй. Ингэж явсаар Лигийн шүүх хурал Хятад улсад болж яллагч талаас Лид цаазаар авах ял төлөвлөж, өмгөөлөгч талаас Лиг цаазын ялаас мултлах зорилгоор энэ алдлага санаатай байгаагүй гэж маргаж байлаа. Лигийн гэр бүлийнхнийг хохирогч талд 2 сая юаны нөхөн төлбөр өгсөн. Ли хэрэгээ хүлээсэн гэх шалтгаанаар шүүхээс Лид цаазын ял өгөлгүй, оронд нь бүх насаар нь 20 ял оноожээ. За ингээд энэ удаагийн хэрэг маань үгээр дуусаж байна. Энэ удаагийнхаа дугаараар бас нэгэн харамсалтай хэргийн талаар ярилцаж дууслаа. Та бүхэнд манай сувгийн бичлэг таалагддаг бол лайк болон subscribe дарж манай сувгийг дэмжээрэй.
Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.